Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За өнөөдөр бид хоёр үнэн худлын талаар ярилцах гад сууж байна. За одоо хүмүүс яагаад нэг өнгөн хуурамч байдалд автаад амьдраад түүнээсээ гарч чадахгүй яваад байна. Бүр гарахыг ч хүсэхгүй яваад байна. За өдрийн минь. Тэгэхээр одоо яг үннийг хэлэхэд хүмүүс ингээ яг нэг юм өөр өөрийнх нь бүтээсэн нэг юм хоормог дүрэн дотроо амьдраад байна л та. Яг өөрийнх нь ингээ нэг жинхэнэ мөн чанар гэдэг зүйлээ өөрөөсөө нуучхаад тэгээд хүсээгүй дүрүүдээ гарахгүй тулд хүсдэг дүрдээ тоглодог нэг юм хуурамч дүрүүдэд татцсан. Тэгээ хүн болгон яг дотроо ингээд өөрөөрөө байж чадахгүй үргэлж хуурамчаар байгаадаа учраас үргэлж бие биенээсээ хуурамчуудаараа ингээд бие биен дээрээ хандаад сурцсан учраас гэдэг үннийг ингээд сонсохож үннийг хэлэхэд яг энийг хүлээж авч чадaltaй хүмүүс байхгүй болсон. Яг бол яг үнэн гэдэг зүйл нь үргэлж өөрсдийнх нь одоо өөрөөсөө нуучсан байгаа одоо өөрсдийнх нь хүсэхгүй байгаа. Тэ энэ нийгэмд одоо заавалчгүй гаргах ёстой нэг хиймэл дүрүүдээс босоод бүх дүрээ хүн өөрөөсөө нуучаад байна. Тэгээ түүнийг нууцнаа ч мэдгээ болоод нуусан дүрэндээ одоо өөртөө хувь тавилангаа бүтээл гэж удирдуулчаад хүсээгүй амьдралаараа дахин амьдраад байгаа шалтгаан нь хүсээгүй зүйлээ та нуусантай л холбоотой. Тэгэхээр яг хүндээ та юу хүсэхгүй өөрөөсөө нуучаад байна. Таны тэр хүсэхгүй байгаа зүйлс дээрээ та төвлөрөөд нэг анхаарад үзвэл тэр таны одоо бүтээхэд байгаа дүрүүдийг чинь үүсгэсэн таныг төрөлдөөнд тий ингээд нэг юм хуурмаг байдалд живүүлчихсэн яг одоогийн байгаа энэ нэг дүрд чинь таныг гүн гацаацсан ийм одоо бодит үннийг илчилж харах болно. Гэтэл бид чинь өөрсдөө одоо бүх юм нь тэнцвэрт оршихуйд амьдардаг. Гэтэл энэ дэлхий дээр бид тэнцвэртэйгээр амьдрах гэж ирчээ. Хамгийн тэнцвэргүй одоо сонголтоо хийгээд амьдраад байгаа байхгүй. Жишээ нь одоо бид тэгэхэд яадаг шүү дээ. За одоо бурханлаг чөтгөрлөг байдлууд. Хүн бүгд л дээ бурхны дүр тоглохыг хүсдэг. Бурханлаг байхыг хүсдэг. Гэтэл бүгдээрээ өөр дотроо тий өөргөн одоо чөтгөрлөг байдлуудыг нууцсан байдаг. Зарим нь жил гаргаж ил байдаг. Зарим нь нуучгаад тэрнээсээ гээд өөрийн мэдлэггүй одоо нуусан дөрүүд нь тий хүсээгүй ахт нь илчлэгдэж гарч ирээд хүсээгүй дүрдээ тоглож яснаа буцаад өөрхөн хүсдэг дүрдээ тоглодог. Өөрөөр хэлбэл одоо хүссэн хүсээгүй гэдэг нэг юм яриад яваад байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ дэлхийн бүх хүмүүс хүсэж амьдардаг. Тэд нэг хүслийг хэн удирдах байна? Энэ одоо амьдарч байгаа яг одоо энэ оршихуйд нь тий. Оршин гэдэг чинь амьтаа болгон, амьгүй болгон оршиж байгаа л орон зай хэлж байгаа шүү дээ. Тэгвэл яг одоогийн энэ та нарын бүтээсэн энэ нийгэмд та нар оршихын тулд хэний тулгаж өгсөн дүрээр амьдраад байна. Бүгд нэг дүртэй байна. Тэр дүрээсээ бусдыг нуучлаа. Одоо нууцсан дөрүүдээ ил гарга. Өөрсдөө таньж мэд бодит байдлаа хүлээн зөвшөөр. Тийм бол та нар тэр эрх чөлөө гэдэг юм мэдэрнэ. Хүн болгоны дотор нэг эрх чөлөөний тухай одоо нэр тулсан одоо нэхэмжилж байгаа дотроос нь шаардаж байгаа хэрэгцээ байгаа шүү. Энэ хэрэгцээг та яг өөрийгөө бүрэн олсон цагт буюу таны дотор байгаа тэр бурхан чөтгөр хоёроо хоёулангийн хүлээн зөвшөөрсөн цагт сая та эрх чөлөөтэй. Сая та юунаас яахгүй, сая та юунд ч эрх чөлөөгөө боомлохгүй. Яг тэр өөрийнхөө болох байхгүй. Энэ бол үүний амьдрал. Харин одоо худал амьдрал, хуурамч байдал бол та хизээж бүтнээрээ биш зүгээр хэн нэгний тулгсан дүрийг гаргаж л амьдарч байгаа юм тэр. Тэгээ өөрөө энэтэй маш их тавгүй байдаг. Үргэлж өөрөөрөө байхыг хүсдэг. Үндэ өөрөөрөө байх нь эрх чөлөө юм. Үнэндээ тэр нь энэ өөрийн дотороо бурхан чөтгөр хоёроо хүлээн зөвшөөрөх байдал юм.
Гэтэл бидэртээ ингээд чөтгөрлөг байдал гэдэг зүйлээ та нар нуух хэрэгтэй. Та нар хүнд сул дараагдаж болохгүй. Та нар хүчтэй байх хэрэгтэй. Тэ? Та нар ингээд одоо унсан ч уйлах хэсгүй. За дээрэс нь та нар ингээд хүнд хамаг сайн сайхнаа үзүүлж амьдрах хэрэгтэй. Сайн сайхныг энэ нийгэмч хүлээн зөвшөөрдөг. Муу мухайг энэ гэмт хэрэг аллаг одоо юу гэдгийг байж болохгүй зүйл хэмээн үздэг учраас бүгд энэ нийгэмд те энэ хуулийн тасан зохицохын тулд бүгд л тэр оноос нь дүрийг гайхдаг. Гэтэл энэ ямар амар хуурмаг үзэгдлийг бий болгож ийн гэхээр зүгээр ингээд та нар ингээ өөрсдөө жүжиг одоо кино зохиол одоо бичдэг зохиолч хүн гэж бод. Тэгвэл та нар яг хүссэн дүрээ бусдаас нэхэхийн төлөө тэр хүмүүсийн хүсээгүй дүрүүд одоо та нарын хүсээгүй дүрийг гаргахыг хоригдсан жүжигээ бичиж нь үстэй. Яг ямар утга санаатай, ямар өвөгдөлтэй жүжиг бичээд тэр жүжигийг хэрхэн дуусгахаа та өөрөө мэдж байгаа. Тэгвэл тэр дунд тэ ингээ хүсээгүй одоо зан агшин гаргахгүй тулд тэр хүмүүсийг яг нэг оноосон дүрдэн тоглуулахыг хүснэ үстэй. За яг энтэй адилхан энэ та нарын амьдарч байгаа одоо энэ матриксыг чинь зохиогчд яг л ийм байгаа гэсэн үг. Яг ийм. Матриксыг хэн зохиод юм гэхээр бүтээгч нар. Бүтээгч нар хий юм бэ гэхээр одоо энэ хэмжээсүүдийг үүсгэсэн новшхойг бүтээгсэн бүтээгч нар. Тэд зохиод юм. Тэд тэнд одоо хэрхэн өөрчлөлийг бидрээр дамжуулан тоглолт хийгээд зохиолын даваа өрнүүлдэг. Тэгвэл энэ дотор бидэрт нэг л дүр тотлогдсон байгаах нь төлөлийн дүрээ эвдчихэж та энэ матриксаас чөлөөлөгддөг. За тэгэхээр одоо хуурмаг байдал гэдэг чинь яг энэ матрикс зохицуулсан дүрээр амьдрахыг хуурмаг байдал. Гэтэл яг үндэ бидний сүнс дотор нь энэ матрикс удаан толохыг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас тэд ингээд дотроосоо эндээс гарах биднэрт ийм сэтэл өгдөг. Эргэлзээнүүд. Тэр эргэлзээ төрсэн цагт хүмүүс сэрэлт, ухамсарын сэрэлт явцдаг байхгүй. Жишээ нь би яг одоо ингээд хоол хийгээл үргэлж ингээд бусдад үйлчлээд амьдрмааргүй байна. Би өөр хүн байх хэвээр. Би дотоосоо өөр юм хийхийг хүсээд байна. За энэ матриксыг хэвдэхийн тулд бидний дотор нууцсан байдаг хүсээгүй дүрүүдийг маань илчилдэг дотроос. За нэг хүсээгүй дүр маань гарч ирэхэд урд нь байсан хүсээд нэг худлаагаагаа сурцсан тэр дүр дотроос хүсээгүй дүр хоёр амьлаад ороод ирэнгүүт хоорондоо зөрчилдөнө. Матриксын хүлээсэн зөвшөөрсөн дүр тэрэнд хүлээн зөвшөөрдөөгүй миний нэг бодит дүр хоёр тийм үү? Хоорондоо зөрчилдөв. Тэгээ эндээс би энэ матрикст амьдрахчтай бас цаг маань болцсныг ойлгосон цагт нөгөө дүрийг хүлээн зөвшөөрч эхэлдэг. Нөгөө дүр нь чамайг авч явсаар байгаад хаа өрөх үү гэхээр дараагийн түвшний одоо хэмжээсийн матрикс руу оруулж өгнө шин. Тэгвэл энэ дүр болгоныг хэн бүтээгээд байгаа юм гэхээр бидний нөгөө нууцсан байгаа, хүсэхгүй байгаа далтад авч хийчихсэн бидний одоо тэр далт хэсэгт байгаа тэр зүйлсээс гарч ирдэг. Тэгээ тэрийг гарч ирэхэд бидний их дургу байдаг байхгүй. Тэгвэл одоо тий зөвхөн подкаст сонсож байгаа хүмүүсийг ингээл анзаархаар. Тэд чинь ингээд яг ингээд комент бичиж байгаа хүмүүсийн л хар. Тэгэхэд энд ингээд тий зөвхөн ингээд үнэхээр чухал зүйл сонслоо гэж хэлж байгаанууд нь тэд чинь тэр өөрийн хоёр дахь дүрээ бариад авцсан. Одоо байгаа дүрдээ эргэлзээд байж байгаа хүмүүс. Чухлыг сонсч аваад хэмжээ сахихаа хүсэж байгаа учраас тэр талархаж хүлээж авна. Зарим нь яг энэ одоо энэ подкастыг сонсож байгаа бол бас л дараагийн дүр нь өөрийг нь өдөөцсөн байгаа. Гэтэл өмнөх дүрээс гарахыг хүсэхгүй байгаа. Гарахыг хүсэхгүй байгаа яг тэр шалтгаан дээр нь нөгөө дүр нь тоглолт хийлгээд яг ингээд нэг одоо үнэндээ хэлгээд хэрэггүй зүйлс дээр өөн төглөө байж байгаа хүмүүс яг тэр өөн төглөө байгаа зүйл дээр өөртөө энэ одоо матриксад
одоо хиймэл дүрэндээ гацсан байдаг. Тэг газаанаасаа гарч чадахгүй тий. Бүхэл бүтэн ингээд одоо яг үннийг хэлж байгаа зүйлсүүд дээр тэр хүмүүсийн анзаарж байгаа зүйл нь ердөөнийг дууд чимээ, ердөөнийг хэм ярианы онцлог тий. Эсвэл цаанаа амьсгалж байгаа амьсгал нь ямар анийн тэргээд нэг юм өнгөцгөн тий. Бараг ингээд нийтэд нь харуул хэрэггүй зүйлс дээр төвлөрөөд байгаа ч тий. Тэгвэл энэ одоо подкастыг сонсож байгаа хүмүүс та яг юунд дээр төвлөрч ин тэрийг анзаар. Тэ? А тэр одоо зүйл яг танд хэрэгтэй юм дээр та төвлөрөө. Зүгээр л энд нэг шүүмжил гээд тэ? Эсвэл одоо нэг болохгүйг нь хараад байгаа тэр зүйл дээр төвлөрөөд байна уу? За яг тэр төвлөрөөд байгаа зүйл чинь таны дотор биш үү? Яг тэрнээсээ та гарч чадах юм бол та нэг хэрэгжүүлэг тэ? Тэр хүсээд байгаа зүйлдээ багч гэсэн тохино. За тийм учраас хуурамч байдалтай үнэхээр дуртай хүмүүс түүнээсээ гарахыг хүсэхгүй учраас шин дүрн өөрийг нь татаад ахад тэр нүрт нь хүчлэлтэй санагдж байгаа учраас альва хандах хандлага нь сөрөг болчиход байдаг. Яг л хүсэхгүй зүйл нь өөрийг нь татаад байгаа учраас энэ подкастн дээрс ч юм уу хүсэхгүй зүйл дээрээ л акцент өгнө. А хүсдэг зүйл гэдэг байгаа тэр одоо шин дүр нь өөрийг нь ингээд идэвхжүүлээд байгаа үед энд тий сонсож байгаа зүйл болгон дээрээ талхаж таавна. Өөрсдөө аль талдаа зогссноо тий үүгээрээ мэдэж болно. За тэгвэл энэ хуурамч байдалтайгаа яаж нүүр тулах вэ? За хуурамч гэдэг нь та нэгэнтээ ухамсарчин сэрээд дараагийн ухамсарын төвшөнд та орох гээд байгаа учраас одоо байгаа төвчөнд танд хуурамч болчиход байгаа шүү. А гэтэл яг юм ухамсарын сэрээгүй хүмүүс цаг нь болоогүй хүмүүс энэ дүрч үнэн энэ матрикс байгаа нь. Тэгвэл нэгэн тал ингээд та сэрсэн бол хуурамч гэж одоо байгаа дүр үзээ ямар дүр хүсэж байгаа дотроос чинь тэрийгэ барьж авахын тулд өөрийн тэр дарцсан байгаа хүсэхгүй байгаа бүх юмаа нэг тал дээр хүчтэй ажил. Магадгүй ганц дүр биш. Та бүр хит хитэн дүрийг нэгэнд орж чөлөөлж болно. Тэгвэл та тэр хит хитэн хэмжээс ухамсарыг нэгэнд ор эзэмшиж болно. Нэгэнд ор бид хит хитэн дүр тоглож болно. Хүснээрээ. Болно болохгүй хайцалагдаад байвал та гацчихжээ гэж байгаа шүү дээ. А тэгэхээр яг үннийг хэлэхэд одоо ганц маш нарийн нууц задлаа. Та нарын гацсан гацаа гэдэг бол та нарын гүн хайрцаглагтаж гүн автсан та нарын энэ ертөнцөөс үнэхээр салахыг хүсэхгүй байгаа тэр орон зайч. Яагаад салахыг хүсэхгүй байна? Та нар юун дээр тэгэлдээ гацчихв? Юунд хамгийн их утга учир өгөөд байна? Тэр чинь та нарын одоо сүнсний суралцах ёстой зүйлс. Тэгэл яг тэр нэрээр орсон байдаг. А тэгвэл яг тэр сурах ёстой зүйлсээ би эндээс би сураад болчлоо гэж хэрвээ та үзвэл тавьж явуулаад яг тэрнтэй чинь адилхан дараагийн хэмжээсийн утга учир чинь тэнд хүлээж идэг. Тэрлөгөө өсрэлт хийж орохын тулд өмнөх утга учраа тавьж явуулна. Энэ бол тэ энэ хэмжээ сахиах маш том одоо арга. Энийг ашиглаад сурцсан хүмүүс тэ одоо энэ хэмжээ сахидаг ухамсарын команд төсөлтүүдийг хийчихнэ. А чадахгүй нь тэрнийхээ одоо хүлээсэндээ л байж гэнэ гэсэн үг. За тэгэхээр та нарын дотроос эргэлзээ төрж байгаа зүйлс болгон дээр үнэндээ та нарын дотроос та нарын сүнс дотоод тошгоо чинь энд чи байхсгүй. Энэ чи биш гэж. Энэ одоо хитрхи ингээд хайрцаглагдсан ухамсартаа чи итгээд байна биш шүү. Өөрийг хай гэсэн тохоо. Тэг хүн болгоо эргэлзээ нэг автж байгаа үстэй. Энэ бүх эргэлзээ чинь та нарын дотроос дараагийн төвшөнд гарахыг дараагийн ухамсарыг эзэмшихийг өгч байгаа тохионод. Нэг одоо бүх амьдралынхаа тоошод хийсэн одоо өвөө зайгүй ингээд зүтгэсэн
тэрний төлөө хамаг амьдрал чинь явсан нэг том зорилго чинь биеийн алдаад л та эргэлзээнд орчлоо. Таны нөхсөн хүлээсэн бүх зүйл чинь тэр шүү дээ. Гэтэл та эндээ эргэлзээд байна уу? Гэтэл энэ миний явах зам биш гэж бодож байна уу? Тэгвэл нэгэнтээ ийм л тохиолдолд илэрсэн бол дараагийн алхам хийх цаг болсон. Гэтэл хүмүүс нь эргэлзээе. Нэг бол өөрөө өөртөө эргэлзэх хэрэгэлзээ болоод өөрийгөө устгаж эхэлдэг. Гэтэл энэ эргэлзээ гэдэг юм чинь та өөртөө эргэлзэж болно. Дараагийн дүрээ аваа гэсэн санаа. Гэтэл хүмүүс өөрийнхөө одоо байгаа дүрэндээ хүртэл эргэлзээ. Өөр хин дүрийг ингээд өөр өөрлөгөө гүн шигж аваад устгаж эхэлдэг. Дараагийн дүрээ ч эзэмшихгүйгээр шүү дээ. Инхээр энэ хүн өөрийгөө устгадаг. Эргэлзээнээс болоод. Өөрийгөө устгаж амж энэ хүнд итгэл гэж зүйл байхгүй болоо. Өөрөө өөртөө улам итгэлгүй болоо. Өөрөө өөртөө улам эргэлзээ. Ингээд өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө одоо амьдаа нь устгадаг. Амиа одоо устгаж байгаа хэлбэр орж ирдэг байна шин. За, тэгвэл энэ эргэлзээ гэдэг юмаа зөв авч барьж аваарэ. Тийм байна тий. За, эргэлзээг дөнгөж төрсний араас танд нэг гоё бэлгүүд орж ирдэг. Энэ бол таны дараагийн хэмжээсийн дөрүүд чинь таны төсөөллөөр орж ирнэ. Урд нь таны хизээж хүсэж байгаагүй тэр зүйлүүд танд ингээд төсөөл мөрөөдөл болж орж ирнэ. За, бодё нэг учиргүй их цэцэг тариад хүлэмжтэй, бүр ингээд аж ахуйчтэй бүх одоо зүйлийг хүсэж ургуулахын ингээд хүсэл төрсэн тэр хүнд гинэт дараагийн төсөөллүүд нь орж ирээд өөрөө одоо энэ цэцэг тайрч тий бүх ингээд зориулжсэн бүх юм ингээд тавигдаад дараа одоо юу гэдгийг өөрөө ингээд маш юм хүчтэй тий ингээд бусдад ингээд одоо далд ертөнцийг ойлгуулах хэвээр өгдлийн сэргчлээ гэж бодъё тий. Тэгвэл энэ орж ирж байгаа энэ төсөөллүүдэд барьж аваад л явхад тэр хүнд дараагийн одоо бусдыг ингээд байлдан дагуулах маш их сүнслэг сэрэлтийг өөртөөгөө цог хингээ бусад хүмүүсээс сэрэх тийм ажил нь орж иж болно. Гэтэл хүмүүс энэ дараагийн орж иж байгаа төсөөллүүдэд тас өгөөсгээд тий би яг цэцэгчин л ах хэвээр би цэцгээл хийн би ингээ хүлэмжийн аж ахуйтай би нүгээрээ хоол олж ядна гэд яг энэ дээр гацчихдаг. Ягдгүйл үүнийхээ төлөө та маш их зүйлийг зориулж бүтээсэн учраас яаж жагаад энийг нь одоо хүлээгээд аваад өөрчлөлтөд ажиллаж байгаа юм байхгүй учраас яг ингээд өмнөх байсан дүрээ тавьж авуулаад дараагийн дүрээ авч явж чадахгүй эргэлзээ нь одоо өөрлөг автчихаар за энэ цэцэгчин гэдэг ажлаасаа салж чадахгүй. Дараагийн ажил нь түүнд орж ирэхэд тэрийг ингээд одоо хаачдаг. Ингээд л гацчихдаг гэсэн үг. За энэ хүн бол хуурамч төрөнд амьдарч эхэлнэ. Яад бол одоо дүр чинь дууссан дараагийн дүр чинь орж ирэх гээд хахад тий тэрийг авч авахгүй учраас тэгээ цаанаасаа аж ахалгүй болоод тий тарсан цэцэг нь хүртэл урамгүй болоод урахгүй болоод ч юм уу тий эсвэл одоо энэ нэг хийгээд бүтээсэн байгаа нэг зүйл нь явандаа устж үгүй болоод улмал газар авах болоод тий тэгээд тэг зогсолт хийнэ гэдэг нь болоод сүүлдээ энэ бүр утгаан алдаад сүүлдээ өөр ширэнд ордог ч юм уу тий. Өөрөөр хэлбэл энэ хүн хуурамчаар амьдраад байна одоо. Тийм учраас энэ хүн тавьж чадахгүй. За тэгвэл одоо өөрөө өөртөө үнэнч байна гэдэг нь тий. Өөрөө өөртөө одоо яг одоогоороо байна гэдэг нь яг энэ орж ирсэн төсөөлөл барьж аавна. Яг эргэлцсэн үед эргэлзээгээд тавьж авуулаад дараагийнх руу өгсрэлт юм. Ясаа энийг л зөв аваа явуучвал энэ дэлхийн хүн болгонд дуусахгүй их дүр, дуусахгүй их чадамж байгаа байхгүй. Энийг хүмүүс яг энэ хуурамч байдалтай гэдэг энэ сонголтын дээр гацж ээж тороод цаашаа өршлүүлж чадахгүй. Тэг хүн болгон хуурамч яваад байхаар аж ахалгүй. Тийм учраас тий өөрийгөө хуурамч байгаагаа ингээд одоо дотроосоо мэдрээд байгаа болж хүлээмж шүрхгүй. Тэнгүүтээ яг ийм хуурамч хүмүүс одоо зөндөө байгаа штэ энэ. Дэлхийгээр дүүрэн байна. Шийдэж хийж чадахгүй. Энэ хуурамч хүмүүс бие хуурамч байдлаа улам мэдрээл. Тэгээ энэ дотор ч ингээ худал хуурамгийн ертөнц өсөж байгаа байхгүй.
Гэтэл тэр дотроо яг үннээрээ байж байгаа хүмүүс тэд дургу. Зарим нь дотроосоо үнэхээр дуртай. Ягдвал би бас энийг хүсэж байгаа гэдгийг ойлгодог. Тэргээч хүлээн зөвшөөрөхгүй байгаанууд нь үнэн үг хэлсэн хүнд одоо хүн өштэй гэдэг шиг тийм. Яг өөрийнх нь дотор байгаа үннийг ингээд нэг мэдрүүлсэн үг хэлчихээр нөгөө худал хорног байдал нь ингээд амар хүчтэй давалгаалаад нөгөө хүн чинь тэн дотроо байж чадхаа болоод өөрийн ирэхгүй ингээд бүх хөдөлгөөн алдаал бүх хамгаалтын систем нь ажиллаад тэр хүнлөө ингээд маш хүчтэй уур уцаар тий өөрийгөө тайван байлга гэдгийг илэрхийлэмжүүд одоо өгдөг байна шүү. Тэр та бод тий танд одоо хүмүүсийн хэлж байгаа үг хүчтэй нөлөөлөд байвал та худлаагаа. Та хамгаалтын системд байна. Та худал дүрэндээ байгаа учраас тийм. Яагтвэл ингээд сүнсэн тий өөрхөн дотоодоос одоо дараагийн шилжилтийн дөрүүд аваад амьдрахыг хүсэж байтал энд ингээд одоо зогсон байдалд орсон учраас энтэй чин дотроос чин бүр их ингэж нэг хүчтэй нөлөөлөхийн тулд яг чамд үнэн үг хэлэх хүмүүс чам тэр цаанаасаа ирнэ. Энэ бол ингээд бид нар даалт ертөнцтэй маш хүчтэй холбоотой байдаг бүх сүнснүүд. Тэднээс тэ яг одоо надад хэрэгтэй үг хэлээдгээ гэд одоо сүнс нь хин нэг одоо дамжуулаад өөрт нь хэлүүлдэг. Тэгээ тэрийг наана хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол дахиад тэндээ гацчихна. Тэгэхээр одоо бид хуурамчаад амьдрахгүй тулд те яг одоо хүлээн зөвшөөрөл гэдэг зүйл дээрээ те энэ дээрээ ингээд одоо шилжилт хийж чадахгүй байгаа зүйл нь айдас шүү дээ. Тэ одоо байгаа бүхнээ тавьж явуулахаар би юутай болох юм бол гэдэг айдас ахгүй юу. Гэтэл зарим хүмүүсийн дэлхий дээр яг нэг юмаа бариад насан туршдаа хийгээд хөгж байгаа хүмүүс байна. Гэхдээ тэд ямар их гунигтай амьдрах вэ? Гэтэл тэр хүмүүс ямар их чадамж хаагдав вэ? Тийм учраас те одоо зоригтой бай. Одоо айж амьдрах гэдэг ойлголт чинь энэ шинэ ирэнд бүр ямар ч зохимжгүй. Бүх энэ айдас гэдэг зүйлээ зүгээр л хүлээн зөвшөөрөд өгөөч те. Тэр хүлээн зөвшөөрсөн айдас солгоны чард таны шинэ дөрүүд, таны шинэ амьдралууд, таны шинэ өдөө хүчүүд, таныг ингээ бүр хязгааргүй тэлэх чадамжууд чинь нуугдсан байна. Түүнийг хүлээж авах та юунаас айгаад байгаа юм бэ те. Гэтэл та өнөөдрийн таны бүтээсэн дүр чинь өөрөө тэр чигтээ таны хүсэхгүй байгаа тэр бүх айцыг чинь өөртөө агуулсан л байгаа шүү дээ. Бидний энэ дүр болгонд л тодорхой хэмжээний айдас, тодорхой хэмжээний чадамж аваас бэлэг түүний цаануудах бүр суу ухаан тэгээ суу чадрууд хүртэл нуугдж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар ингээд айгаад байгаа тэр зүйл болгоно илчилж чадчихлээвэл өөрөөсөө нууцсан хав дарцсан тий одоо хүсэхгүй байгаа тэр бүх юмаа илчилж чадчихлээвэл өнөөдөр та одоо бүх юм чинь шинээр амьдрах боломжтой шинэлэг амьдрал дуусч гадал явдалтай тий бэлхам дөрөн ийм одоо амьдралыг эхлүүлэх боломжтойгаа гэсэн. Тэгэхээр одоо бидний өөрийнхөө дарцсан байгаа тэр бүх зүйл чинь таныг дотроос чинь ухамсаргүйгээр удирж байгаа дийл дахин санах хэрэгтэй тий. Гарахаар айгаад байгаа тэр зүйл чинь таныг дотроос чинь удирдах байгаа. Тэр нь тэр хувь тавилан бүтээчихэд байгаа гэдээ яриад байгаа шүү дээ. Тий. Тэгвэл одоо ер нь хүмүүс ер нь амьдралдаа одоо нийт хүмүүс шүү дээ тий. Амьдралдаа нэг удаач үнэнгээрээ байж чаддаг болов. Үтсэн болов. Үнэнгээрээ байж уу? Үтсэн болов. За яг ингээд дэлхийн нийт масс явдал гээд үзээгүй. Тэд үзээгүй. Тэд зүгээр л энэ дэлхий дээр амьдрах гэж тий сүнс нь өөрөө одоо энэ дэлхий дээр төрөл авалт хийгээд энэ одоо дэлхий дээр одоо хүн болоод амьдарч сурах гэж эхлээд яг сүнс өөрөө өөрхөн айдсаар өөрийгөө хургам одоо боож багалж бууж ирээд өөрхөн дотор өөрхөн гэрлээ нуугаад одоо тэр цэвэр хомцраа нуугаад энэ айдас нь ингэж хүлэгдэж дэлхий дээр хөрсддөг. Тэгээ тэр айгаад байгаа бүх юмараа өөрийгөө ингээд энэ дэлхий дээр тэг нэг амьдруулах арга ухаанаа олдог. Одоо сүнсний өөрийнх нь айдас та нарын одоогийн айдас шүү дээ.
Өөрөөр хэлбэл одоо бидний тарих бидрийг яавал өвчгүй амьдрах вэ гэдэг дээр л ажиллаж байгаа шүү дээ. Хамгаалж. Тийм. Тэгвэл яг энэ шиг бидний сүнсний айдас бидний тархинд ингээд бага наснаас маань ахуулаад баг багаар туул болгоно дахин шингээд яг өдний хүртэл таныг ингээд яавал өвчгүй амьдруулах вэ? Яавал одоо энэ 8 нас гэдэг зүйлийн дэлхий дээр ганхашгүй байрлуулах вэ? Тэгээ эндээ холбоотой хэрэгцээгээ хангах вэ гэдэг дээр та одоо яг энэ найзтай хүлэгдэж ошинд суудаг. Тэгээд дараа нь болчлоо. За одоо би чихэн өөрийнхөө өгдлөө гаргаж амьдрий гэж шийтгэхэд сая дээр ухамсарын сэрэлт болчдөг. Тэгээ ухамсар сэрэнгүүд яах вэ гэхээр одоо айц болгонтойгоо нүүр тулж өөрийгөө багалсан энэ бүх одоо зүйлсээсээ баг багаар ангижих замаар өөрийгөө чөлөөлнө. За яаж ангижрах вэ гэхээр хүлээн зөвшөөрөхөд болно. Та өөрх нь одоо таныг ингээ багалсан байгаа бүх айц таны одоо энэ бүх одоо өөрийн чинь дотоод өгөгдлийг чинь гаргах түүх хийдэн ахгүй юу? Өөрөөр хэлбэл ингээд алмаз эрдэнэ чинь өөрөө нүүрс шүү дээ. Тэ? Гэтэл ямар нүүрс олоод шартагдаад ямар ингээд тэ энэ дэлхийн хамгийн одоо бат бөх хамгийн үн цэнтэй эрдэнэс болчихв. Тэгвэл адилхан л нүүрс. Тэгвэл одоо бидний найгаад байгаа энэ бүх зүйл зүгээр нүүрс нь тэрийг ингээд одоо хүлэн зөвшөөрөх тий тэр их нүүрсүүдийн ингээд одоо зөв ашиглаад эхлэх юм бол та ингээд алмазын бүтцийг бий болгоод алмаз эрднийг нээдэг байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар одоо энийг өөрсдийг ингээд түүхий байлгаад байгаа энэ муухай айдсандаа ингээд хүлэгдсэн байгаа энэ байдлаа зүгээр л та хүлэн зөвшөөрч. Юунаас айгаад байгаагаа анзаарч. Айгаад байгаа бүх зүйл чинь танд одоо таны тархийг хайцгалцдаг, таны зүрх сэтгэлийг шахалуулцдаг, эмзэглүүлцдэг. Тэгээд таны одоо ухамсаргүй донтогч хэм маягийн хэв дадлуудыг чинь бүтээсэн байна. Тэгээд энэ болгоноо ойлгож ухаарах замаар одоо боловсруулаад ухаараад явхаар тэрний цаанаага таны босод дагалдах гэрлүүд нэгддэг байхгүй. Түрүү ярьсан шүү дээ. Сүнс өөрхөн гэрлээ буюу цэвэр ухамсар дотроо нуугаад цэвэр ухамсар чинь бидний хүрх гээд байгаа тэр их одоо ухамсарын дэд хэмжээс шүү дээ. Тэрэндээ л хүрх гээл одоо бид тэр ингээл одоо сүнсний сэрэлтэйгээл энэ дотоод оршихуун нэгдсэн даалт ертөнд судлаад байгаа хүмүүс чинь л явж байгаа байхгүй юу? Гэтэл тэр чинь таны дотор өөрөө байгаа. Тэхийн тулд одоо та зүгээр л энэ айдас болгонтойгоо л нүрд болж байгаа. Тэгэхээр та айхаа олчихно. Айхаа олохоор та бүтэн болчихно. Айгаад байгаа бүх юмаа өөрөөсөө та таллаад, хугаслаад, хуваагаад, хэсэгчлээд нууцсан байх нь шүү дээ. Өөрийгөө таал өөрөө дахиад дутуу болгоцсон байгаагаа одоо эндээс ухаарлаа. Тэгвэл бүтэн болох. Бүгдийг нь хүлээн зөвшөөрөхөд л болно тий. За одоо жишээ нь таны дотроос ингээд хүмүүсийг маш их үзий яддаг сэтгэлгээ. Тэгээ одоо хүн болгоныг ингээд нэг дааж дарангуулах хүсэл тий. Хүн болгоныг ингээд нэг ноёлдог зангууд. Хүн болгоныг одоо дутуу үнэлэх байдлууд эдгээр ингээд байнга байж идэг бол хүнээс үргэлж мууг нь хамгийн түрүүнд хараад муу мухад энэ төвлөрөөд идэг бол гэтэл эдрийг яаж нуuna гэж нөх хуурамч төр гаргаад бүгдийг ингээд яг гоё сайхан хайрладаг, ханддаг хуурамч төрүүд тий худлаа ингээд өөрөө ноёлох хүсэлтэй мөрөл нэг л тийм игэл даруй энгийн дөрүүд тий одоо яагаад гэвэл яг нууцсан болгоныхаа эсрэг одоо хуурамч төрүүдийг үүсгээд тэгээд яг нөгөө одоо эргэлзээ төрөлтөө одоо хүлээж авахгүй эргэлзээндээ гацаад ингээл та ингээ хуурамч аваад байгаа гэсэн. Тэгвэл одоо энэ үнэнгээр амьдарч байгаа хүн гэж одоо ямар хүн хэлээ? За үнэнгээр амьдарч байгаа хүн бол зүгээр л бусдаас хараад байгаа бүх юм надад байгааг хүлээн зөвшөөрсөн. Одоо өөрийгөө бүтэн болох зам руугаа орох тэр одоо байдлаа ингээд ойлгочихсон. Энэндээ зүгээр тууштай үнэнч явж байгаа нэг л хүн гэж. Тэг өөрөөс нь юу ч гаж хийж магадгүй. Хүлээн зөвшөөрөлтэй. Өөрөө ямар ч дүр тоглох шаардлагагүй. Яг хүснээрээ. Тэгээд одоо нийгмийн хэвд одоо дааталт автахгүй
Энэ дунд яг тий өөрийнхөө байх замналаар бусад хүмүүсийн өөрөө байх хүслийг нь ингээд төрүүлдэг. Яг хамгийн өөрөө байгаад байгаа тэр хүмүүс хамгийн их хуурамч хүмүүс одоо өөрөө ирэхгүй ингээд одоо тэр үнээрээ байгаа хүний эрчим нэрийг шарагдана гэх юм уу? Байж чадна. Яг үл тэ бусдыгаа үнийн илчлэх гээд өөрөө үнэн учраас тэр хүмүүсийн нууцсан байгаа үнэнгийн өөрсдийгөөс ингээ гаргуулдаг. Тэр яг юм өөрөөрөө байгаа хүмүүсийг хүн харахаараа өөрөө ирэхгүй өөрх нь нөгөө дарцсан байгаа зүйлүүд нь дотроос нь мэдрэгдээд ингээ байж чадтлаа. Одоо станерэ байж чадна гэдэг штеп. Тэр шиг тэр дотор нагаа бүх юм цохолцаад өөрөө ирэхгүй ингээд тэр хүмүүсийг хараад ингээд дургуун хүрээд дургуутсал нь хэрхээлэгдээд эхэлдэг. Тий. Тэгвэл худлаа хүмүүсийн одоо үнэн хүмүүс энэ хоёрын ялгаа юу вэ? Ялгаа нь бол үнэн хүн бол хаанч явсаа өөрийн тав тухаараа байж чадна. Өөрийг ингээд нэг баг нээгээд хүлээн зөвшөөрөөд байгаа учраас тий. Хүлээн зөвшөөрөл гэдэг юм ингээд тэр хүнд одоо хөгжөөд бүх юмыг ойлгож ухаарах гэдэг замдалтаа орчихсон. Одоо хүлцэнгүй тий. Одоо ийм нэг сэтгэл хөдлөл нь байгаа зүйлсээ ингээд нэг багч гэсэн удирдаа сурцсан. Одоо хаанч явсан яг ингээ өөрийн орон зайдаа эзэн суугаад сурцсан. Тийм хүмүүс байдаг. Худал хүмүүс болохоор наанаал тэ ингээд нүдэн хүртэл худлаа. Одоо харцсан тэр хүнийг шууд илэрхийлнэ штэ. Тэр хүний бодлуудыг илэрхийлнэ. Тэр хүнгийн үнэн худлаагаа ингээд одоо нүднийхэн гүнээс харагдана. Худал хүн бол их өнгөц харагддаг. Үнэн хүн бол маш гүнзгий нүдтэй харагддаг. Тэ? Гэтэл ингээд зарим хүн өөрхөн хамаг муу мухай хүлэн зөвшөөрөд үнээрээ байж штэ. Тэ? Гэтэл тэр хүн гүн нүдтэй харагддаг. Тэр хүн бусдад үнэлэгдэж харагддаг. Яг тэгвэл тэр одоо өөрхөн одоо хичнээн муу мухай байгаа ч гэсэн өөрх юм одоо хүлэн зөвшөөрсөн учраас тэр хүн илүү хүчтэй, илүү маастай, илүү эрчим энергийн хуйлраантай. Ятгажсэн тэр худлаагаа хүнээсээ илүү гүнзгий бусдад нөлөөлөх чадвартай болсон байдаг. Тэгэхээр өнгөц хүмүүс худлаагаа тэр хүмүүс наанаа ингээд сайхан харагдаж бусдад ингээд үн цэнтэй юм шиг боловч цаана тэр хүмүүс маш сэтгэлийн тохгүй байдалтай байдаг. Юм болгоно маш хүчтэй реакцлдаг. Юм болгоны ингээд өөрийнх нь тав тухайн бусд нь ингээд одоо нөлөөлөх хүч зүйл орж ирэх юм бол маш одоо тийм тайван байжсэн гоё ижсэн хүмүүс чинь маш хүчтэй реакц өгдөг байхгүй. Байж боломгүй зан характерууд байсгийг ял цухс гэж гарч ирнэ тийм. Одоо нэг тэрийг удирдах чадахгүй. Түүндээ гүнзгий авт. Тэгээд хизээч өөрөө байж чадахгүй учраас тэр хүмүүс тэр сэтгэлийн амар амгалан гэдэг зүйлийг мэдэрч чаддгүй. За тэгээд аяанда харагдана. Яг өөрийнхөө байгаа хүн бол зүгээр л баг өмсөн зүйлсээ хувцсандаа ч анхаарахгүй хэмжээний тийм тайван байж хахад яг бусдын нүдэн дээр ингээд илттэй ингээд нэг байгаа дүрээрээ ингээд одоо хүлэн зөвшөөрдөг хүмүүс тий. Цаанаа ингээд нэг одоо нийгмээс орж ирж байгаа тэр нэг хүлэн зөвшөөрлтийн загвар хэм маягуудыг л одоо илэрхийлсэн байна тий. Тэгээд яг ингээд тексттэй ангистад айгүй их хүчтэй баригддаг. Тэгээд ингээд цаанаасаа л ингээд бүх юм нь одоо хүлээтэй мэт тийм л байдаг. Аянд харагдаад мэдэгдэнэ. Яг өөрөөгөө олцсон хүн тэ өөрөө хуурамчаасаа гараад байгаа учраас яг хуурамч болгоны зүгээр л хараад мэддэг. Тэгээ тэрийгээ бусдад хуурамчд байгаа хүмүүстэй хэлэхээр ойлгодгүй тэдэн. Яг тэгвэл тэдэн дээр хуурамчтай гүн автцсан. Тэдний ч буруу биш. Нөгөөдлийн ч буруу биш. Одоо энэ дээр зүгээр л хүн өөрөө өөртөө үнэнч байх гэдгээ сонгох хэрэгтэй. Өөрөө байх гэдгээ тийм. Тэгвэл одоо ингээл дүр авалтаасаа гарч чадахгүй ингээл худлаагаар амьдраад байвал хаана хүрэх вэ ер нь тэр хүн? Ингээ яваад өргөжлүүлээл яваад байвал. Тэр хүн хаач хүрэхгүй шүү. Одоо байгаа тойрогтой бол хэд мянга иргэн. Яг болдог юм нь болно.
яг ингээд амьдрал нь нэг л хэм маягт баригдана. Хаач өөрөхгүй та яг одоо байгаагаараа л байна. А үннээр явж байгаа хүн бол хязгааргүй төрнө. Хязгааргүй төрнө. Тийм. Өөрийн тэр ухамсарын түвшнээрээ хязгааргүй төрж. Тэр өндөр ухамсараа одоо өөрийнхөө энэ мэдрэмж болгоныг чөлөөлөхөд ашиглаж мэдрэмжээ хүртэл хязгааргүй төрөл. Хязгааргүй л тийм үл тэр хүсэл түүнийг гаргах энэ мэдрэмж ухамсарууд хоорондоо хоршоод тэр хүнээс ямар ч чадамжууд гарч магадгүй. Тэр хүн юу ч бүтээж болно. Тэр хүнтэй тэр хүсэж байгаа бурханлаг төрлөө чинь хамгийн их ойртоод байгаа юм. Бурханлаг гэхээр те за нэг бурхан сурчлаад байна гэж болох хэрэггүй. Энэ нь болохоор та нарын дотоодод байдаг та нарын тэр сүнсний чинь хамгийн дээд ухамсар, хамгийн дээд мэдрэмжийн тухай л ярьж байна. За одоо энэ цаг хугацаа орон зайгаар ингээд баригдсан хэмжигддэг энэ орчлон дэлхийн ертөнцийн байгаа шүү дээ бидний чинь хэмжээс. Ийм нөхцөлд ийм хэмжээс дотор хүн одоо яаж тэр үнний тул руу хэрхэн орох вэ? Цаг хугацаа орон зайд баригдсан энэ ертөнцид хүн болгон одоо цаг хугацаанд баригдаж маш хүчтэй автаж амьдардаг. Тэгээд цаг хугацаанд хүчтэй баригдаж байгаа хүн хуурамч цаг хугацаанаас алсарч түүний нөлөөлөөс гарч те өөрөөрөө байж цаг хугацаа гэдэг зүйлийг ажирхаа болоод эхлэхэн алдаад та аль хэзээ үүний зам руу орсон байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол та өнөөдөр цаг хугацаанд л хэр байдж байгаагаар л өөргөө дүгнж чадсныг харж болох нь шүү дээ. За тэгээд яг өөрийгөө нэгэнтээ энэ дэ хүн төрхөн үнэн хөхөн үнэн гэдэг нэг юм зам биш үү? За энэ зам чинь зүгээр л махан биений хувьд зам болчиход байгаа болохоос ш. Яг бидний энэ дотоод нөгөө сүнслэг оршууд бол бид нар чинь мөнх шүү дээ. Тэгэхээр энэ мөнх байдлыг зүгээр нэг хувьд солиод өмсгтүүдийг энэ дэлхийдээ төрөл авалт хийгээд энэ дэлхийн үнэхээр материалын ертөнцид оршиж байгаа учраас энэ цаг хугацаа гэдэг орон зай байж л байна. За цаг хугацаа орон зайд та байгаа тохиолдолд тий нэгэнтээ энэ махан биеэрээ туул их энэ хугацаанд үнний замаараа зөв явж байгаа сүнслэг төлөвөөрөө амьдраад сүнслэг дэрэх чадамжаа гаргаж суръя л гэж бодож байгаа бол яг одоо зогс бүх зүйлээ бүгдийг хэрэгцүүлж анзаар та яг өөрийн дотоод хүслээрээ дотоод үннээрээ явж чадж гинөө гэдэгтээ дүгнэлтээ хий. Тэгээ хэрэг биш байх юм бол би өөрөөрөө байж чадахгүй гэдэг дүгнэлтээ л та явж байгаа бол өөрлөгөө л орно. За өөрлөгөө орно гэхээр яах юм? Гадагшаа төвтэй байгаа болоод өөрийгөө судалж, өөрийгөө танин мэдэж, өөрийгөө тэр нууцсан далдалцсан бүхнээс нь чөлөөлж өөрийгөө л бүтэн болгох дээр ажил. Энийг хүн болгон янз бүрийн төвшөнд хийдэг. Үнэхээр энийг хурдтай хий гэж бодвол бүх зүйлийг асар хурдан туйлгүй ихээр л хүлээн зөвшөөрөх чадварт суралцсан. За өнөөдрийн подкаст энэ үрээд өндөрлөх үү? Тэгээ хүлээн зөвшөөрөөд л болчих юм биш шүү дээ. Хүлээн зөвшөөрөл гэдэг бол бодит байдлаа хүлээн зөвшөөрж байгааг хэлж байгаа. Бүх юм чинь чамд нээлттэй болоод нүдэндээ чинь сэтгэл чинь бодол чинь мэдрэгдээд үйлдэл чинь хүртэл анзаарагдаад ирхэн алдаад та одоо энээсээ гарахын тулд та хариуцлагатайхан шиг дараагийн төвшинлүүгээл хариуцлагатайхан шиг тийм. Хариуцлагагүй хандвал та яах вэ? Хариуцлага гэдэг чинь бүх юм одоо хувиргахад тий та өөртөө эзэн танаас өөр танд хинж тасалахгүй. Танаас өөр танд хинж хийж өгөхгүй. Бүгдийг нь та өөртөө хөл ажиллаж хийнэ гэдгээ хүлээн зөвшөөрөөд за тэгэл одоо ажиллаж эхлэх явцыг хэлж байгаа. Ингүүл та үнэндээ орноо. Үгүй аль та хуурамчаараа л бай. Сайхан амар тий. Хуурамч гэдэг чинь цухтаж амьдрахыг хэлж байгаа шүү дээ. Өөрөөсөө. За тэгээд манай Facebook хуудсыг цааш нь түгээж өгөөрэй. Дагаарай.
YouTube суугийн маань дагаж цааш нь бас шеэрлэж түгээж өгөөрэй. Тэгээ дараачийн подкаст хүртэл баяртай. Өөрөө өөртөө үнэн чаарэ. За